Тэгээд би ингээд өөртөө жоохон гутраад яг л одоо ингээд бизнес дээр эрсдлээ яаж тооцдог шигэ тий. Ингээд өөрийнхөө амьдралд өөрийнхөө эрүүл байхын төлөө ингээд хийж болох юмнуудаа ингээд ерөөсөө хийж чадаагүй байгаа санагдаад. Health Investor эрүүл мэндийн үнэн зөв баталгаатай мэдээллийг танд хүргэнэ. Гурван хүүхдийн ээж болсноос хойш ер нь бол миний амьдралд одоо хандлагын маш том өөрчлөлт гарсан. Тэгээд би ямар ч гэсэн эрүүл байх ёстой. Энэ бол миний үүрэг хариуцлага. Нөгөө талаараа болохоор би бизнес эрхлэгч эмэгтэй хийж бүтээх одоо маш олон зүйлс надад хүсэл мөрөөдлүүд байдаг. Тэдгээрийг биелүүлэх ерөөсөө одоо хамгийн нийт хэрэгүнд чухал зүйл бол би өөрөөсөө эрүүл байж ижил гэж бүтээх юм байна гэдгийг маш их ухаарсан. Өмнө нь болохоор би энэ талаар маш олон удаа сонсч ирсэн, уншиж ирсэн л да. Энэ хэдийн сурчлагаан дээр ч гэсэн харж ирсэн. Гэхдээ бүр яг ингээд ойлгоно гэдэг бол шал өөр зүйл юм билээ. Тэгээд хүүхдтэй болсноосоо хойш гэх юм бол манай Монголын нөхцөл байдал бол ямар байдгийг ээжүүд маань, аавууд маань надад хэлүүлэхгүй мэдж байгаа. Өвөлдөө бид нар одоо орчны бохирдол, утаа, за зундаа гэх юм бол хөрсний бохирдол, за хавар намартаа гэхээр одоо нарийн жишрэглэгт тоосон зэрэг их мэдчлээ ингээд амьдрах орчны хувьд бол нэлээд юм бохирдолтой нөхцөл байдал бид нар эрүүл байх гэж одоо бусад улс орны хүмүүсээс илүү их одоо мэдлэгтэй байж, илүү их хичээл сэтгэл гаргах шаардлагатай болж байгаа. За өнгөрсөн хавар би Сингапур улсад очиод Телерсдийн тоглолт үзсэн. Тэгээд тэгж явж байхдаа бас Сингапур улс маань болохоор Азиадаа бол хөгжлөөрөө тэргүүлж байгаа дэлхийд ч гэсэн тэргүүлэх улсуудын нэг болсон ийм улс орон. Хүмүүс нь маш их бүтээмжтэй ажилдаг гэдгээр их алдартай. Тэгээд тэдгээр хүмүүс одоо яаж тэгэж эрүүл байж те ингээд амьдралын ямар хэм маягтай байна гэж харахаар ерөөсөө дэлгүүрүүд болон моолуудаар нь бол эмийн сангаас илүүтэй их одоо эрүүл мэндийн салбарт нь бол урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүнүүд дээр илүү анхаарсан чиглэсэн одоо бодлоготой байгаа нь маш их анзаарэгдсэн. За хүмүүсийн хувьд ч гэсэн амьдралынхаа хэм маягийн хувьд бол маш их эрүүл хоолдог, хөдөлгөөн хийдэг, мөн дээрээс нь одоо яг энэ судалгаа шинжилгээ, улс хууртай юм бүтээгдэхүүнүүдийг бол ингээд яг өөрсөндөө ашигтайгаар ашиглаж чаддаг. Тэгээ хамгийн гол нь бас тийм дадал зуршлыг өөрсөндөө үүсгэсэн байгаа нь хамгийн одоо чухал зүйл нь санагдсан. За тэгээд эцэг эхчүүд бид нар хүүхдүүдтэй болон өөртөө анхаарал тавиад нэмэлт одоо хүнсний бүтээгдэхүүнүүд болон витаминууд авъя гэхээр сошиал орчин дээр бидний авч байгаа мэдээллүүд маш эмх замбраагүй мөн одоо судалгаа улс ортой хэсэг нь одоо их эргэлзээтэй байдаг шүү дээ. Тэр бол маш их хүнд асуудал болж эцэг эхчүүдэд тулгардаг. LC брэндтэй хамтраад яг энэ асуудлын эсрэг бид нар хүүхдэд болон одоо том хүмүүс бид нар хэрэглэж болох хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийн талаар улс ортой судалгаатай үнэн бодит мэдээллүүдийг ингээд цуврал бичлэгээр хүргэх гэж байгаа даа. Баяртай байна. Урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн зөвлөгөөг LC Mongolia өгсөн.